100% ашиглах боломж 2023 он цөөхөн хоног үлдсэн тул гяс очоод үзүүлээрэй. Hi guys, за байна. Өнөөдөр Солонгос улсад ажиллаж амьдрах суралцж байгаа залуучуудад зориулаад эрүүл мэндийн даатгалаа 100% ашиглах 3 зүйлийг зөвлөе. Солонгос улсад эрүүл мэндийн даатгал маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрүүл мэндийн даатгалын талаар дутуу эсвэл сул ойлголттой тоохгүй өнгөрөөж иж магадгүй. Гэхдээ Солонгост бол үгүй гэдгийг хэлэхэд илүүдэхгүй байна. Солонгос улсад 6 буюу түүнээс дээш сар оршин сууж байгаа бүх хэрэгэд эрүүл мэндийн даатгал заавал хамрагдах ёстой. Өмнө гадаад оюутнууд эрүүл мэндийн даатгалыг өөрийн сонголтоор хамрагдах боломжтой байсан бол энэ хууль нь өөрчлөгдөөд заавал хамрагдах ёстой даатгалуудын нэг болж өөрчлөгдсөн байна. За мэдээж энэ даатгал нь тухайн хүний орлого, ажил, мэргэжлээс шалтгаалаад хүн болгон өөр үнийн дүнгээр төлөгддөг. За оюутнууд маань энэ даатгалыг тодорхой хэмжээний хөнгөлөлттэйгээр төлж байгаа ч гэсэн энэ жил ирэх тусам багасж байгаа нь үнэхээр харамсалтай. Жишээлбэл 2021 онд 70%, 2022 онд 60%, 2023 онд 50% хөнгөлөлттэйгээр төлөгдөж байгаа бол энэ 50% нь 71920 онтой тэнцдэг байна. Энэ 71920 оныг 2024 оны 2 сарын 29 хүртэл төлөх болно. За 2024 оны 3 сарын 1-ээс эхлээд шинэ хөнгөлөлтийн хуулиар эрүүл мэндийн даатгал төлөгдөж эхлэх байх нэ. За 71920 он Монгол мөнгөөр 187,000 төгрөг. Энэ бол нэг сард төлөх даатгалын мөнгөний хэмжээ. Мэдээж орлогогүй оюутан хүнд бол энэ маш өндөр хэмжээний мөнгө. Магадгүй энэ тал дээр гадаад оюутнууд маань дуу хоолойгоо нэгтгээд хамтдаа өргөдөл бичээд хүсэл гаргах юм бол хуулинд өөрчлөлт оруулахад бас бага хэмжээний нөлөө үзүүлэх болов гэж найдаж байна. За тэгвэл Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн хичнээн воны даатгалыг төлөх ёстой бай. За нийт 709% буюу эндээс 3545% буюу 50%-ийг ажилтан. За үлдэгдэл 50%-ийг компани зүгээс хариуцаж төлдөг. За өмнөх бичлэгээр би ажлын доод хөлсний хэмжээг бодож үзсэн байгаа. За үндсэн цалин яаж бодох вэ? Өдрийн 8 цагаар 7 хоногт 5 өдөр ажилладаг ажилтан 1 сард авах цалингийн хэмжээ 2,60,740,000 вон гэж гаргасан байгаа. За энэ 2,60,740,000 вонны цалинтай хүнээс эрүүл мэндийн даатгал хэдэн хувь нь хасагдах вэ гэхээр 3,545% буюу 65,960 воныг эрүүл мэндийн даатгал хувь хүн өөрийн карманаасаа төлөх ёстой байх нэ. Энэ улсын эрүүл мэндийн даатгал хамрагдсанаар бид нар ямар үйлчлэг авах вэ гэхээр эхний ээлжинд бид нар эмчилгээний төлбөрийн 50-аас 90%-ийг улсаар хөнгөлүүлж авах боломжтой байдаг. За магадгүй Солонгост эмнэлгийн үйлчлэгийг авсан хүмүүс зөндөө байгаа. Та дараа өөрийнхөө эмнэлгийн үйлчлэгийг авсан төлбөрийн баримтыг ингээд хараад үзээрэй. Баримтан дээр ингээд наривчлж харах юм бол Кубио, P-Кубио гэсэн хоёр ангилал байгаа. Кубио гэсэн хэсэг нь болохоор улсын эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт авах боломжтой. За P-Кубио гэдэг хэсэг нь болохоор улсын эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт авах боломжгүй. Өөрөөр хэлбэл 100% миний халааснаас гарах мөнгөний хэмжээг хэлж байгаа. P-Кубио гэдэг хэсэг маань жишээлбэл MRI, эхо гэх мэтлэн наривчилсан шинжилгээний төлбөрүүд багтдаггүй гэдгийг хэлэхэд зөв байх. Бид нар эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар өөр ямар үйлчлэг авах боломжтой байдаг вэ? Үнэнгүй шинжилгээ гэж байдаг. Энэ болохоор эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бүх хүн авах ёстой шинжилгээнүүдийг хэлж байгаа. За үнэнгүй шинжилгээ гэдэг маань магадлал өндөртэй тийм өвчин эмгэгийг анхан шатн дээр нийлрүүлээд эмчлэх зорилготой үндсэн шинжилгээ буюу биеийн байцаалт, тараа, за сонсгол, цусын шинжилгээ гэх мэт энэ шинжилгээнүүдийг 2 жилд нэг удаа 90-100% хөнгөлөлттэйгээр үзүүлэх боломжтой байдаг. Үүнээс гадна 20-с дээш настай эмэгтэйчүүдийн хувьд 2 жилд нэг удаа умайн хорт давдрын шинжилгээг үнэнгүй өгөх боломжтой. Энэ нь болохоор 100% улсаас бүх төлбөрийг даадаг. Жишээлбэл 2023 он энэ жилд төрсөн он нь сондгоо тоогоор төгсөж байгаа бол та үзүүлэх боломжтой. 2024 онд тэгш тоогоор төгсөж байгаа хүмүүс үнгүй үзүүлэх боломжтой гэж ойлгож байна. Тийм учраас 2023 он цөөхөн хоног үлдсэн тул үзүүл амжаагүй хүмүүс байвал гяс очоод үзүүлээрэй гэж зөвлөе. Түүнээс гадна 40-с дээш насны хүмүүс маань ходоод хөөх, элэг, за 50-аас дээш насны хүмүүс маань бүдүүн гэдэс, за цаашлаад уушигны хорт тавдрын шинжилгээг өгөх боломжтой байдаг.
Солонгост улсын эрүүл мэндийн даатгалаас гадна хувийн даатгал гэж байдаг. Энэ бол өөрийн хувийн сонголтоор хийдэг даатгалууд байгаа. За жишээлбэл Hanwha, DB, Samsung, Hyundai гэх мэтлэн аюул том даатгалын компаниуд байдаг. Энэ даатгалын компаниудаас борлуулж байгаа даатгалууд гэсэн дотроо маш олон төрөлтэй. За жишээлбэл Shilby, Chunghwa, Mutia, Boom гэх мэтлэн. За энэ даатгалууд маань маш олон төрлийн тийм даатгалууд байгаа. За өшөөс цаашаа задлаад үзэх юм бол маш олон ангилал байгаа. За энэ бүх ангиллалыг бол бид нар бүгдийг мэдэх албагүй. Гэхдээ үнэхээр та байнга өвддөг, хавддаг эмчилгээ шаардлагатай бол за түүнийг үзүүлэхээс өмнө энэ даатгалуудад танилцаад надад ямар даатгал хэрэгтэй нь яг тэрийг зөв олоод за энэ даатгал таамаглагдах юм бол үнэхээр танд ашиг тусаа бол өгч чадна. За тэгэхгүйгээр миний нэг найз даатгал таамаглагдчихлаа гэд тэр хүний амаар тэр хүнтэй яг адилхан даатгалд орлоо гэд танд бол нэг тэгж ашиг тусаа үзүүлэх нь бага болов гэж бодож байна. Тийм учраас таны өөрийн чинь сонголт за зөв сонгуул таны санхүүг бол хамгаалж чадна. За хэрвээ буруу сонгох юм бол таны санхүүд бол нэг тус болж чадахгүй хаа гэж би хэлмээр байна. За улсын эрүүл мэндийн даатгал гэдэг нь болохоор Солонгос улсад байгаль хугацаанд байнга төлөх ёстой. За сар болгон төлөх ёстой даатгал бол энэ хувийн даатгал гэдэг маань миний сонголт зөвхөн өөрийн сонголт дээр оршиж байгаа. За жишээлбэл энэ даатгалыг би хизээ хүртэл хэдэн нас хүртэл төлөх үү? За энэ даатгалыг төлсөний дараа би хэдэн нас хүртэл энэ даатгалаас буцаа олголт авах? За гэрээ байгуулах уу? Энэ даатгал маань сар болгон үнийн дүн нь өөрчлөгддөг тийм даатгал байна уу? За энийг бол Кэншин Хён гэж байгаа. Эсвэл энэ даатгал маань сар болгон тогтмол үнийн дүнгээр ингээ гардаг ийм даатгал байна уу? P Кэншин Хён гэж ярьж байгаа. За иймэрхүү зүйлүүдийг та өөрөө сайн уншиж ойлгосныхаа дараа даатгалаа зөв сонгоорой гэж хүсье. За миний хувьд болохоор үндсэн эрүүл мэндийн даатгалаас гадна Shilby Boom тэгээд Chunghwa Boom гэсэн энэ хоёр даатгалыг нэмэлтээр даатгуулсан байгаа. За саяны хэлсэн айгүй олон даатгалуудаас миний хувийн зүгээс санал болгох ганц даатгал байна. Энэ юу вэ гэхээр Shilby Boom гэж даатгал байгаа. Shilsun Ирүү Boom гэж товчлоод Shilby Boom гэж яригддаг байгаа. Энэ даатгал нь хизээ ашиг тусаа гаргах вэ гэхээр за жишээлбэл эмнэлэгт үзүүллээ. Эмнэлэгт үзүүлэхээр за усаас хөнгөлөлт үзүүлсэн үнийн дүнг хасаад зөрүү мөнгийг за хувь хүн өөрөө төлдөг. Энэ мөнгөний 70-90%-ийг буцаан олгодог даатгал гэж ойлгож байна. Өшөө жоохон ойлгомжтой хэлье гэвэл жишээлбэл нэг мис засалд орлоо. За мис засал маань тодорхой хэмжээгээр улсаас хөнгөлөлт үзүүлээд миний төрөвчнээс 5 сая вон гаргах шаардлагатай гэж бодъё. За энэ 5 сая воны 3 сая нь кубьё. За 2 сая нь пи кубьё гэж авч үзэх юм бол 3 саяын 80% буюу 2 сая 400 мянган вон. 2 саяын 70% буюу 1 сая 400 мянган вон. Нийлээд 3 сая 800 мянган воныг буцаан олголтоор авах нь байна гэж ойлгож байна. За энэ даатгал Солонгост визтэй хүмүүс бүгдээр хамрагдах боломжтой боловч хамрагдахаас өмнө анхаарах ёстой хоёр зүйл. Нэгдүгээр нь нас залуу дээрээ хамрагд. Залуу нас гэдэг нь өөрөө өвчин эмгэх багтай. Эмнэлгийн үйлчилгээ бага авах нас гэж үздэг. Хоёрдугаарт өвчний намтраггүй байх ёстой. Солонгос улсын эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээс өмнө энэ даатгалд хамрагдах юм бол бас хямдхан хамрагдах боломжтой. Хэрвээ би Солонгост ирээд эмнэлэгт үзүүлж агаад ямар нэгэн өвчиг эмгэгтэй за онцтой боллоо гэж үзье. Тэгээд тэр онц авсныхаа дараа энэ даатгал хамрагдах гэхээр маш үнэтэй. Эсвэл хамрагдах боломжгүй байж магадгүй. За тэр маань юу гэсэн үг вэ гэхээр энэ хүн нэгэнт өвдөд эхэлсэн учраас энэ өвчний талаар байнга эмнэлгийн үйлчилгээ авнаа. Энэ нь ойлгомжтой гэж үздэг учраас энэ даатгалын мөнгө маань үнэтэй тусгагддаг. Солонгосын хил дээр орж ирээд эрүүл саруул залуу дээр өвчин эмгэггүй байгаад онц тогтоолохоос өмнө энэ даатгалд хамрагдах юм бол энэ даатгалыг бол 100% ашиглах боломжтой байдгийг хэлмээр байна. За энэ даатгал бол үнэтэй бол биш. Сар 8-аас магадгүй нэг 12-3 мянган воны хэмжээтэй байдаг. Энэ бол өвчин эмгэггүй 30-40 насны хүмүүст хамааралтай үнийн дүн болохыг анхааруулж хэлье. Бас компани болгон бага зэргийн зөрүүтэй байдаг учраас даатгалын компаниас л авлаад за энэ даатгалд хамрагдах боломжтой байдаг шүү. За миний саяны хэлсэн улсын эрүүл мэндийн даатгал, за хувийн даатгал энэ даатгалууд маань бүгд өвчин эмгэг буюу эмчилгээний зориулттай. Гоо сайхны эмчилгээнд бол хөнгөлөлт үзүүлэлтгүй байгаа гэдгийг дахин анхааруулж хэлье. За тэгээд хүний нутагт эрүүл байх шиг сайхан юм алга
өвддөг. За бие суртаа бол саяны миний хэлсэн даатгалуудаас судалж үзээд өөрт хэрэгтэй даатгалдаа заавал хамрагдахыг хүсье. Солонгос улс маань та бүхэн мэдж байгаачлан техник технологи ялангуяа эмчилгээний үйлчлэгээ бол маш сайн хөгжсөн орн учраас Солонгост байх хугацаанд өөрийн өвчин эмгээгээ 100% эдгээгээд эмчлүүлээд явах шиг сайхан бас байхгүй гэдгийг давхар хэлнээр санагдаад энэхүү бичлэгийг бэлдсэн. За тэгээд миний бичлэг та бүхэнд багч гэсэн тус нэмэр болсон байх гэж найдаж байна. Хэрвээ танд таалагдсан бол лайк дараарай, бас намайг дагаарай. За тэгээ бүгдээрээ дараагийн бичлэгээр дахин уулзцгаая. Bye bye.